Сайн уу? Бас дахин сайн уу? Өнөөдрийн бичлэгээр давтаа морил. Өнөөдөр би дубай шоколад амталж үзэх болно. Энэ нь одоо би газрын задлах. Хопа. Ингэж харж чинь гаднаас нь бол зүгээр харахтны бол яг л зүгээр харж чинь. Ийм ногоон өнгийн юм байна. Доторх нь бол зүгээр л гадна талынхын шоколад нугдаж байна. Наяа гоё тод ногоон өнгөтэй юм байна. Нэг их тэр самар нь амтдаггүй. Нэг жоохон амтдагч байна. Би дөнгөөсөө амталж үзсэн. Нэг жоохон хурц нэг санаа амттай юм байна. Гадна талынх нь болохоор зүгээр сүйтэй шоколад, дотор талынх нь болохоор самарны төчүүд амтдагч. Одоо харах юм бол нэг ийм харж байна. Доторх нь яг гоё тод амтагдахгүй. Тэгсээр нэ гадна талынх нь аягүй гоё их амтагдаад. Тэгээд би энэнд 10-аас 6 оноо өглөө. Тэгээд одоо энэ байгаа 2 дүүдээ амтгалж үзье гэж бодлоо. За амтлаарай. За манай баг туу. Энэ дэ голоос назар. Араас гоё юм байна. Гоё. За дараа нь манай том дүү. 18. Ямар хэмттэй юм бэ? Гоё амттай байна. Жохон хурц юм уу гэхдээ. Хүмүүс дубай шоколадыг их гоё гэдээ харан би амталж үзлээ. Тэгээд миний бодлоор энэ дубай шоколадны гадна талын шоколад нь их гоё амттай. Дотор талынх нь хурц ялгандуу амттай юм байна. Тэгээд би 10-аас 6 оноо өгсөн. Тэгээд одоо би энэ Японы матчатай шоколадыг туршиж үзнэ. Тэгээд доторх нь нэг юмрхүү байна. Задлангуй шууд амар гоё матч уншчихъя. Энд дэр хөөрхөн зурагтай. Одоо би энийг амталж үзье. Аралтай ингээ хөөрхөн бичэнтэй юм байна. Эндээс яг матч уншдаг задлангууд айгүй хурц. Матч уншдаг. Тэгээ амтлангууд амар гоё амттай юм байна. Стой. Одоо би ахаад 2 дүүтэй амтлаа тий. За бомбертамаа. Аспкамаа. За бомбертаны амтлаад хэдэн нөхөр? 18. 18. Ямар хаантай юм бэ? Гоё. За. Алтка. 10-аас хэдэн оноо өгөх вэ? 10-аас 6.
10-аас 6. Яагаад? Одоо бол зүгээр л тэг шоколад шиг л амдаг чинь шүү дээ. Нэг бичэнтэй шоколад ч байна. Миний хувьд бол энэ шоколад 10-аас 10. Яагаад гэвэл би матчанд айгүй дуртай. Тэгээд энэ матчагийн амтыг айгүй тод гаргаж өгсөн. Тэгээд нөөнийг би 10-аас 10 оноо өгсөн. Өнөөдөр би Дубай шоколад тэгээд матчатай шоколад хоёрыг амталж үзлээ. Надтай зүг байсан баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.